За томоо тус өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэе. За хөсөөтийн зүгээс 7 хоног бүр аймаг орон нутаг дүүргүүд, за өрхийн имлэг, амбалтоор лавлгаа шатны бүх имлгүүд дээр томоо тус өвчний тандалтыг хийж байгаа. За энэ тандалтын мэдээс харахад бол энэ 7 хоногт бол одоо нөхцөл байдал нэлээд одоо өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын ихэнх үед бол манай улсад бол томоогийн А болон Б вирус бол бүртгэгдээгүй байсан. За тэгвэл өнөөдрийн байдлаар бид хамгийн сүүлд авсан тандалтын мэдээгээр бол бидэнд ирж байгаа сорьцуудаас 20-оос 28% нь томоогийн А хүрээний вирус бүртгэгдэж байна. Тэгэхээр томоогийн А хүрээний вирус бүртгэж гэдэг нь юугаар аюултай вэ гэхээр томоо маань өөрөө бидний мэддэг томоо төс гэж нэрлэдэг байгаа синцитал вирус, риновирус тэр вирусуудтай харьцуулахад илүү хүнд өвчлүүлдэг, хүндрэх, сэхэнд орох, амнаас алдах эрсдэлтэй. За үүнтэй холбоотойгоор ямар нөхцөл байдал үүсэх үү гэхээр саяхны хүртэл өөрөлдвөл манай эрүүл мэндийн салбарт голлох өвчтүүд маань 80% нь 15-аас доош насны хүүхдүүд томоо тус өвчнөөр одоо өвдөж хүндэрч байсан. За тэгвэл одоо томоогийн А хүрээний вирус 20-оос 28%-ийг эзлээд эхлэхээр ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр хамгийн түрүүнд жирэмсэн эмэгтэйчүүдийн амь насанд эрсдэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр бид жирэмсэн эмэгтэйчүүдийг томоогийн А хүрээний вирусын эрсдлээс хамгаалахад бол вакцинд хамруулсан байгаа. Хоёрдугаар жирэмсэн эмэгтэйчүүдийг гадагшаа гарахгүй байх, найр наадамд хэсэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм сахихыг уриалж байна. Хоёрдугаар томоогийн вирус ийм өндөр хувь эзлэлд ирэхээр хоёр дахь эрсдэлтэй хүн бол 65-аас дээш насны ахмад настангууд болж байна. За 65-аас дээш насны ахмад настангууд хэдийгээр одоо томоогийн вакцины хамралт нь 90-с дээш байгаа ч гэсэн мөн одоо томоогийн халдвар авсан тохиолдолд тухайн хүний онцлогоос хамаарат хүндрэх, сэхэнд орох, амь насаа алдах эрсдэлтэй. За мөн эдэр насныхны хувьд бол томоогийн А хүрээний вирус одоо ингээд 28% эзлээд эхэлж байгаа учраас хүндрэх, эмнэлэг твдэх эрсдэл бол эрс нэмэгдэх. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 7 хоногийг дуустал хүүхдүүдийн эрсдэл маш өндөр байсан бол одоо насан туршид эрсдэл маш өндөр болж байна гэсэн үг. За мөн одоо манай улсад бол таргалалт өндөр байдаг. Тэгэхээр нөгөө тарган, сахарны диабеттэй, мөн сахарны диабеттэй мэдэхгүй байгаа одоо ийм одоо хүн амын хөв бол өндөр байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн эрсдэл өснө. За яаж эрсдэл өсөх вэ гэхээр манай ард иргэд бол ярьдаг. Маш хүнд одоо ханиад томоо тусаад 7-14 хоноод бараг одоо үх шахаад босч ирлээ гэж ярьдаг. Тэгэхээр тэр бол одоо бидний мэддэг томоогийн алдар. Өөрөлдвөл томоо бол илүү хүнд явагддаг, илүү хүнд хатгаа үүсгдэг. Зарим тохиолдолд бол амь насаа алдах эрсдэлтэй. За ер нь бол томоогоор амь насаа алдж байгаа хүн амын 80% нь насан туршид байдаг. Тэгэхээр одоо насан туршидын эрсдэл ихсэж байна гэсэн үг. За агаарын бохирдол маань өөрөө нэгэнт бол одоо нөхцөл байдлыг маш хөндрүүлж байгаа учраас магадгүй одоо та хавсарсан өвчнгүй, та таргалалтгүй, та жирэмсэн биш байсан ч гэсэн удаан хугацаанд агаарын бохирдолд өртөж байгаа, нарийн шиг тоосонд өртөж байгаа, амны хаалтаа зүүхгүй байгаа тохиолдолд богино хугацаанд томоогоор өвдөд хүндрээд одоо цаашлбал амь насаа алдах эрсдэлтэй. Тийм учраас бид одоо насан туршидтыг жирэмсэн эмэгтэйчүүдийг онцгой бол анхаарахыг бол одоо энэ удаагийн мэдээлэлээр анхааруулах хүсэж байна. За томоогийн эмчилгээний хувьд бол бид 400 мянган хүнтэн Тамифлюимыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр бэлдэж, эмнэлгүүдэд хуваарлж хангасан байгаа. Тэгэхээр томоогийн одоо үндсэн эмчилгээ бол бидний мэддэг Тамифлюим байгаа. Энэ нэмийг бол томоогийн шинж тэмдэг одоо илэрсэн хүнд өвчтөй байгаа өвчнүүд бол өгдөг. За мөн хавьтлууд өгдөг. За мөн одоо томоогийн одоо томоогоор өвдсөн батлагдсан хавьтлуудад урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байгаа. За бидний хувьд одоо бас нэг одоо санаа зовж байгаа зүйл бол томоо маань өөрөө синцитал вирусын халдвартай зэрэгцэж явж байгаа.
За тэгэхээр синцитал вирусын халдвартаа зэрэгч явж байгаа учраас томуу синциталын хавсарсан ийм одоо хатгаа үүсэх ийм нөхцөл байдал бол одоо төрүүчээс ажиглагдж байна. Тэгэхээр бол бид бол одоо бас эмнэлгийн ачаал нэмэгдэх ийм эрсдлийг харж байна. За бид бол тогтмол хэлж байгаа Монгол улс яагаад ер нь томуу тус өвчин ийм одоо хүнд хэлбэрээр явдаг юм бэ гэсэн ийм асуудыг иргэд бол байнга тавьж байгаа. Тэгээ энэний үндсэн шалтгаан бол дахиад агаарын бохирдол. Яагаад богино хугацаанд хатгаа болчдөг. Хатгаа болохоор ингээ богино хугацаанд одоо бактерийн гаралтай хатгаагаар хавсарч хүндрээд байгаа юм байна. Тэрэн дотор одоо энэ стрептокок, микоплазмын шалтгаанаар бол өсвөр насны хүүхдүүдэнд маш их хатгаа одоо бүртгэгдэж байна. Энэний нэг шалтгаан бол дахиад агаарын бохирдол. Тэгэхээр томоогийн вирусын одоо тохиолдол эзлэх үе ингэж эрс нэмэгдэж байгаа. Дээр нь нэмээд агаарын бохирдлын түвшин буурахгүй байгаа юм нөхцөлд одоо насан туршид томоогоор өвдөд хүндрэх, хүүхдүүд томоо төс төр хүндрэх эрсдэл нэмэгдэх одоо нөхцөл байдал нь бол одоо үүсчээд байна. За хөсвүүдийн зүгээс бол одоо улирлын томоо төс төвчин цар тахлын хүндрэлийн үнэлгээ хийдэг. За энэ үнэлгээ бол 100 мянган хүн ам 10 мянган хүн амд өвчлөлөөр авч үздэг. Тэгэхээр одоогор бол 10 мянган хүн амд өвчлөл 99.4 байна. За энэ маань 10 мянган хүн амд өвчлөл бол 150 руу хүрэх юм бол энийг бол одоо хэд өндөр түвшин буюу тахлын түвшин гэж нэрлэдэг. Тэгэхээр одоогор бол тахлын түвшин хүрээгүй байна. 99.4 буюу одоо 10 мянган хүн амд өвчлөл 99.4 байна. За 150 хүрэх юм бол одоо тахлын түвшин гэж хүрдэг. Энэ түвшинд хүрээгүй байна. Тэгэхээр одоо бид иргэдэд юуг анхааруулахыг хүсэж байна гэхээр одоо насан туршид хүн дээр өвчлөх тэрэн дотроо жирэмсэн эмэгтэйчүүд 65-аас дээш насныхан тархалттай, хавсарсан өвчтөө, хавдрын одоо дархлаа дарангуулах эмчилгээ хийж байгаа хүмүүс мөн одоо агаарын бохирдол одоо өндөртөө бүс нутагт тогтмол ажиллаж байгаа, дүүргүүдэд тогтмол одоо амьдарч байгаа, амны хаалтаа хэрэглэхгүй байгаа тэр хүмүүсийн одоо эрсдэл маш ихсгээр байна гэдгийг онцгой анхааруулъя. За баярлалаа. За дараагийн мэдээллийг их хүүхдийн эрүүл мэндийн одоо үндэсний төв Энүүт 2 гэж бид нэрлэдэг. Энүүт 2-ын эрчим тэмцээний тасгийн эрхлэгч Т хаширд нэмж мэдээлэл өгнө. За сайн байцгаана уу. Эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч хаширд байна. За би томоогийн ер нь бол нөгөө хөтний улирал эхэлсэнтэй холбоотой томоогийн халдвар дэгдэлт маш их байна. За манай эмнэлгийн эрчим дэмжлэгээний тасгийн хувьд бол нийт 20 ортой. За одоогийн байдлаар бол 19 хүүхэд хүнд байдалтай эмчлэгдээд явж байна. Тэгээ энэ нь юу хэлж байгаа нэхлээр томоогийн маань нөхцөл байдал илүү хүндрэлтэй, хүүхэдийн хувьд илүү хүнд хэлбэрээр явагдаж шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Тэгээд томоогийн уг нь бол урьдчилан сэргийлэлтэн дээр ганцхан эмч ажилтан гэхгүйгээр иргэд эцэг эхчүүд маань хүртэл өөрсдөө бид хамтраад заавар зөвлөмжөө ойлголтоо нэг болоод явбал уг нь бол сэргийлэх боломжтой байдаг. За томоогийн сэргийлэлтэн дээр үндсэн 3 сэргийлэх арга гэж байдаг. Нэгдүгээрт нь нийтлэг авах арга хэмжээ. За томоогоос сэргийлэх, урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтанд хамрагдах. За эмийн өвөрмөц эмчилгээ гэдэг ийм 3 үндсэн бүлэг байдаг. За эмийн үндсэн өвөрмөц эмчилгээг бол эмчийн нарийн мэргэжлийн эмчийн заавар заалтаар хийлэгдэг. За нийтлэг арга хэмжээг бол эцэг эхчүүд маань, асран хамгаалагчид маань өөрсдөө бүрэн хийх боломжтой арга хэмжээнүүд байдаг. Энийг бид нэр ковидын нөгөө цар тахлын үед нэлээд сайн ойлгож мэдэрч авсан. За хүүхдүүдийн хувьд нэгдүгээр хамгийн түрүүнд гар хариутгал, гарын ариун цэвэр, гарыг зөв тогтмол угаалгаад хэвшүүлчих хэрэгтэй. Гар угаалт бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 11 дараалал бүхий ийм зааварчилгаа байдаг. Үүний дагуу гар хариутгалыг зөв хийлгээд угаалгаад хэвшүүлэх хэрэгтэй. За олон нийтийн газраар явж байгаа тохиолдолд бол амны хаалт маскыг хүүхэд ихгүй том хүмүүс ч гэсэн одоо эргээд хэдүүлээ хэвшиж хийж эхлэхгүй бол цар тахал маань илүү хүнд хэлбэртэй байна. За илүү зүгээр чухал бас нэг
хэлэх гэсэн гол санаа нь бол хүүхдийн энэ хооллолтын дээр манайхан маань илүү анзаараач. Хооллолтыг маань илүү бас энэ дээр нэг гол хэлэхсэн санаа нь хүүхдийн сахар, чихрийн хэрэглээ маш их байгаад байна. Хүүхдийн өвчнөөс сэргийлье гэж бодож байгаа бол хүүхдийг эхлээд эмээр биш, эрүүл зөв хөгжүүлэх, эрүүл зөв өсгөх нь хамгийн чухал байд юм аа. Эрүүл зөв хүүхэд өвддөд ах нь ховор, өвдсөн ч гэсэн хүндрээд ах нь бага байдаг учраас хүүхдийн өсөл хөгжил хооллолтын дээр илүү анхаараач. Бид нэр эмчилгээ үйлчлэхээс гадна тандас судалгаа, за урдсан сэргийлэх байдлаар сургуулийн цэцэрлэгүүдээр урдсан сэргийлэх үзлэг хийдэг. Жишээ нь саяхан 200 гаруй хүүхдүүдээр цэцэрлэгийн насны хүүхдүүдээр үзлэг хийхэд тэндээс 10 орчим хүүхдэл шүдэн эрүүл байсан. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нь гэхээр цааталтаа нь сахар, чихрийн хэрэглээ маань илүү их байгаад байна. Тэгэхээр шүд эрүүл байх дээр анхаараач. Хүүхдийг насанд нь тохирсон витаминлэг хүнс тэжээл хоолоор хангаад өгөөч. Энэ нь бидний нэг эцэг эхчүүдийн нэг асуугаад байдаг гол зүйл нь яаж дархлааг дэмжих үү, ямар эм бэлтгэл хэрэглэх үү гэж асуудаг. Эм бэлтгэлээс илүүтэйгээр хоол хүнсээр нь насанд нь тохирсон хоол, витаминлэг, уурга илчилгээр нь дэмжих нь илүү чухал хүүхдэд хэрэгтэй байдаг. За хүүхдийн өвчлөлийн хувьд бол өнгөрсөн саруудад бол 6-аас 17 насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрийн хатгаатай, илүү удаан амжилгээний үр дүнтэй юм байсан бол одоо өнгөрсөн 7 хоногийн мэдээлэлээр харахад нөгөө 0-аас 5 хүртэлх насны хүүхдүүд маань бага сартай хүүхдүүд маань илүү хүнд хэлбэрээр явагдаж байна. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За хүүхдийн хооллолт энэ сахар, чихрийн хэрэглээн дээр илүү нэмээд хэлэхэд хүүхдийн наснаас тохироод хүүхдийн сахарын хэрэглээ бол 6-аас 5-аас 10 грамм гэж сахарын хэрэглээ тогтмол байх ёстой гэж үздэг. Гэтэл одоогийн эцэг эхчүүд маань цэцэрлэгт нь хүрэх гэж гэж чихэр ундаа, авч яах гэж чихэр ундаа. Энэ маань өөрөө эргээд хүүхдийн тижэл хомсдох, дархлаад дорнгуулагдах, турах эцэх шалтгаан болдог. Ингэснээр ханаад том хөрөх бас нэг хаалгууд нь болдё шүү. Тэгэхээр энэ дээр анхаараарай. За өшөө хүүхдүүдээр дулаан байлгах, бүлээн шингийн эм саавуулгах, одоо олон нийтийн газраар аль болох явахгүй байх, үнэхээр шаардлагатай бол амны хаалтаа зөөж хэвшиж хэрэглүүлэх шаардлагатай байна. За одоо бид бас асуулт ивэл хариулж өгье. Хинээс асуух уу? Эмчиж өгч юм л да. Дээрээс нь одоогийн хүмүүсийн одоо хүндрэл нь бол яг хүүхдийн хоолоо ганцхан шуух гэхээр нөгөө утлаг амжилтыг нэлээд нөгөө яаж өгч байгаа шүү дээ. Бичиж өгч байгаа. Тэр дотроо бүжисэн новын нөгөө хоёр төрлийн байгаа. Тэнгүүд новын талаас одоо тэрний ийм гармоны одоо агуулмжтай ийм одоо утлаг байгаа. Гэтэл одоо жишээ манай 3 настай тэрийг өдрийн 3 удаа утгаар бичиж өгч байгаа юм. Юунаас эмээс хамаас ороод авах ийм өндөр тугаа 3 настай хүүхдийн ийм гармоны агуулмжтай утгаар бичиж өгөхгүй шүү дээ гэж ярьж байгаа. Тэгэхээр өрхөөс бичиж өгч байгаа ийм одоо утлаг нь эмээ санчийн ингээд хэлж байгаа юм тайлбар. Яг хүүхэд үзсэн эцэг эхчүүдийн хувьд үнэхээр ингээд бодчихвол гэх юм бол за эцэгснийхээ дараа гармоны нөгөө нөлөөлөх юм өсөлтөд зөв хэлэх юм айцсан бас яваад байна. Тэгэхээр яг орчлон ингэж нэг бичиж өгч байгаа хоёр төрлийн бодисны нөлөөлөл агуулмж байна. За хүүхдийн ялангуяа хүүхдийн яг энэ за ханаа томоочоо өвчлөлийн үед
За сошиалор юм уу хоорондоо мэдээлэлээр хизээж битгий юм тариа хэрэглээрээ. Энэ дээр айгүй олон тохиолдлууд байсан учраас, кейсүүд байсан учраас анхааруулж байгаа. Хоёрт нь тэр тухайн үеийн хүүхдийнхээ утлаг эмчилгээ гэдэг бол одоо хамгийн нөгөө уухаас илүү эрсдэл нөгөө хүүхдэд одоо гаж нөлөө эрсдэл багтаа эмчилгээний нэг хэлбэр. Тэгээд ямар утлагаар ямар үед нь яаж утах уу гэдэг юм маань тухайн хүүхдийн өвчний байдал, тухайн эмчийн ур чадварын асуудал байдаг. За будисонид гэдэг нь бол гормон агуулсан утлаг байдаг. Тэгэхээр энийг бол тухайн эмчийн заалтаар утлах хийн хэрвээ утах шаардлагатай байсан бол 12 цагаар утдаг. За Novivant Plus бол салбутмол превентийн агууламжтай юм утлаг байдаг. Тухайн үедээ хүүхдийнхаа ханиадных нь нөхцөл байдал, уушигны эмэлзэн байдлаас хамаарч аж зөвлөдөг 8 цагаар утах ёстой. Тэгэхээр утлаг эмчилгээ ерөн зүгээр нөгөө нэг утлаг эмчилгээнүүдийг аль болох нарийн мэрэгжлийн эмчийн заалтаар л хэрэглээрэй. Тэрийн 3 удаа ганцны зэнтэй бичсэн тооцоогийнхаа энэ зүйлээр гаргаж бичсэн гэсэн. 3-ыг одоо би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан будисонид гэдэг утлаг бол 12 цагийн давтамжтайгаар утах ёстой. Novivant Plus гэдэг утлаг нь байна. 8 цагийн давтамжтай утах ёстой. Би нэг түрүүний зүйл огтулж бидний бас нэг анхаарах зүйл юу гэхээр энэ нөгөө агаарын бохирдол нэмэгдээд эхлэхээр тухайлбал одоо саяын өнгөрсөн хагасаа бүтэнсэн өдрүүд болохоор эмнэлгийн ачаал 2 дахин за түргэн зурцсан дуудлага бол 60-аас 70% нэмэгдсэн ийм тооцоол гарсныг бидний мэдээлсэн тий. Тэгэхээр энэ юу харагдаад нь гэхээр агаарын бохирдол мань өөрөө энэ эмнэлгийн ачаалал за түргэн тусламжийн дуудлагыг бол эрс нэмэгдүүлээд байна. Өөрөөр хэлбэл бидний одоо сайн мэддэг нөгөө нарийн ширхэг тоос маань өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол 22 микрометр буюу одоо бидний мэддгээр одоо тэр төвшин 22 төрсэн тохиолдолд нэг тамхи татсандаа тэнцдэг гэж үздэг. Тэгэхээр Улаанбаатар хотын зарим дүүрэгт бол одоо 200, 300, 400 хүрж штэ. Тэгэхээр үндсэндээ бол өдөртөө бараг 10 тамхи 20 тамхи татсны дайны одоо ийм байдлаар одоо хордож байгаа ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр аль болохоор одоо амны алдаа хэрэглэж агаарын бохирдлоос сэргийлэх шаардлагатай байна. Тэгэхгүй болохоор агаарын бохирдол одоо энэ нарийн шиглэг тоосны хэмжээ нэмэгдэх тусам эмнэлгийн ачаалал нэмэгдэх тусам түргэн тусламжийн дуудлага өвчлөл маань ихсээд байна. Хоорондоо ерөөсө шууд хамааралтай байна гэдгийг саяын хагас бүтэнсэнд болсон үйл явдал харуулж байна гэдэг сонцолж хэлэх гэсэн. За баярлалаа. Өөр асуулт байхгүй дээ дуусчихв. За. Тэгэхээр энэ юг хэлж байгаа нэхлээр цааталтаа нь сахар, чихрийн хэрэглээ маань илүү их байгаад байна. Тэгэхээр шүд ирүүл байх дээр анхаараач. Хүүхдийг насанд нь тохирсон витаминлэг хүнс тэжээл хоолоор хангаад өгөөч. Энэ нь бидний нэг эцэг эхчүүдийн нэг асуугаад байдаг гол зүйл нь яаж дархлааг дэмжих үү, ямар юм бэлтгэл хэрэглэх үү гэж асуудаг. Ийм бэлтгэлээс илүүтэйгээр хоол хүнсээр нь насанд нь тохирсон хоол, витаминлэг, уурга илчилгээр нь дэмжих нь илүү чухал хүүхдэд хэрэгтэй байдаг. За хүүхдийн өвчлөлийн хувьд бол өнгөрсөн саруудад бол 6-аас 17 насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрийн хатгаатай, илүү удаан амжилгээний үр дүнтэй ийм байсан бол одоо өнгөрсөн 7 хоногийн мэдээлэлээр харахад нөгөө 0-аас 5 хүртэлх насны хүүхдүүд маань бага сартай хүүхдүүд маань илүү хүнд хэлбэрээр явагдаж байна. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За хүүхдийн хооллолт энэ сахар чихрийн хэрэглэн дээр илүү нэмээд хэлэхэд хүүхдийн наснаас тохироод хүүхдийн сахарын хэрэглээ бол 6-аас 5-аас 10 грамм гэж сахарын хэрэглээ тогтмол байх ёстой гэж үздэг. Гэтэл одоогийн эцэг эхчүүд маань цэцэрлэгт нь хүрэх гэж гэн гэж чихэр ундаа, авч гэн гэж чихэр ундаа. Энэ маань өөрөө эргээд
хүүхдийн тижэл хомсдох, дархлаад доронгуулагдах, турах эцэх шалтгаан болдог. Ингэснээр ханаад том хөрөх бас нэг хаалгууд нь болдөө шүү. Тэгэхээр энэ дээр анхаараарай. За өшөө хүүхдтээр дулаан байлгах, бүлээн шингийн юм саавуулгах, одоо олон нийтийн газраар аль болох явахгүй байх, үнэхээр шаардлагатай бол амны хаалтаа зөөж хэвшиж хэрэглүүлэх шаардлагатай байна. Өөр мэдээлэл. За одоо бид бас асуулт ивэл хариулж өгье. Жогч хинээс асуух уу? ийм асуултсан аа би хүүхдийн хүүхд өвчсөн тохиолдолд нэг зөвхөн тань эмчиж өгч юм л да. Дээрээс нь одоо хүмүүсийн одоо хүндрэл нь болохоор хүүхдийн хаалга ганцхан шуух гэдэг нэг утлаг амжилтыг нэлээд нөгөө яаж өгч байгаа шүү дээ. Тэр дотроо бүдисэн новын нүгэлээр хоёр төрлийн байгаа. Тэнгүүд новын талаас одоо тэрийн ийм гармоны одоо агуулмжтай ийм одоо утлаг байгаа. Гэтэл одоо жишээ манай 3 настай байна. Тэрийг өдрийн 3 удаа авахаар бичиж өгч байгаа юм. Хөөс. Юунаас эмээс хамаас аваад авахгүй. Ийм өндөр тунгаа 3 настай хүүхдийн ийм гармоны агуулмжтай утлаа бичиж өгөхгүй шүү дээ гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр өнөхөөс бичиж өгч байгаа ийм одоо утлаг нь эмээ санчийн ингээд хэлж байгаа юм тайлбар гэдэг. Яг хүүхэд үзсэн эцэг эхчүүдээ хэлбэл үнэхээр ингээд удирчуул гэх юм бол за эцэгснийхээ дараа гармоны нөгөө нөлөөлөл нь юм өсөлтөд зөв хэлэх юм бол айцснаас яваад байна. Тэгэхээр яг орчлон ингэж нөгөө бичиж өгч байгаа хоёр төрлийн бодисны нөлөөлөл хаваал хэмжээ. За хүүхдийн ялангуяа хүүхдийн яг энэ за ханаа томоочоо өвчлөлийн үед за сошиалор юм уу хоорондоо мэдээлэлээр хизээж битгий юм тарай хэрэглээрээ энэ дээр айгүй олон тохиолдлууд байсан учраас кейсүүд байсан учраас анхааруулж байгаа. Хоёрт нь тэр тухайн үеийн хүүхдийнхээ утлаг эмчилгээ гэдэг бол одоо хамгийн нөгөө уухаас илүү эрсдэл нөгөө хүүхдэд одоо гаж нөлөө эрсдэл багтаа эмчилгээний нэг хэлбэр. Тэгэд ямар утлагаар ямар үед нь яаж утах уу гэдэг нь маань тухайн хүүхдийн өвчний байдал, тухайн эмчийн ур чадварын асуудал байдаг. За будисонид гэдэг нь бол гормон агуулсан утлаг байдаг. Тэгэхээр энийг бол тухайн эмчийн заалтаар утлах хийн хэрвээ утах шаардлагатай байсан бол 12 цагаар утдаг. За Novivent Plus бол салбутмол превентийн агуулмжтай юм утлаг байдаг. Тухайн үедээ хүүхдийнхээ ханиадных нь нөхцөл байдал, уушигны эмнэлзэн байдлаас хамаарч аж зөвлөдөг 8 цагаар утах ёстой. Тэгэхээр утлаг эмчилгээ ерөн зүгээр нөгөө нэг утлаг эмчилгээнүүдийг аль болох нарийн мэрэгжлийн эмчийн заалтаар л хэрэглээрэй. Гурыг одоо би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан будисонид гэдэг утлаг бол 12 цагийн давтамжтайгаар утах ёстой. Novivent Plus гэдэг утлаг нь байна. 8 цагийн давтамжтай утах ёстой. Би нэг түрүүний зүйл огтулж бидний бас нэг анхаарах зүйл юу гэхээр энэ нөгөө агаарын бохирдол нэмэгдээд эхлэхээр тухайлбал одоо саяын өнгөрсөн хагасаа бүтэнсэн өдрүүд болохоор эмнэлгийн ачаал 2 дахин за түргэн зурцын дуудлага бол 60-аас 70% нэмэгдсэн ийм тооцоол гарсныг бидний мэдээлсэн тий. Тэгэхээр энэ юу харагдаад нь гэхээр агаарын бохирдол маань өөрөө энэ эмнэлгийн ачаалал за түргэн тусламжийн дуудлагыг бол эрс нэмэгдүүлээд байна. Өөрөөр хэлбэл бидний одоо сайн мэддэг нөгөө нарийн ширхэг тоос маань өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол 22 микрометр буюу одоо бидний мэддгээр одоо тэр төвшин 22 төрсэн тохиолдолд нэг тамхи татсандаа тэнцдэг гэж үздэг. Тэгэхээр Улаанбаатар хотын зарим дүүрэгт бол одоо 200, 300, 400 хүрж штэ. Тэгэхээр
Үндсэндээ бол өдөртөө бараг 10 тамхи 20 тамхи татсны дайны одоо ийм байдлаар одоо хордож байгаа ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр аль болохоор одоо амны алдаа хэрэглэж агаарын бохирдлоос сэргийлэх шаардлагатай байна. Тэгэхгүй болохоор агаарын бохирдол одоо энэ нарийн шихлэг тоосны хэмжээ нэмэгдэх тусам имлэгийн ачаалал нэмэгдэх тусам төргөн тусламжийн дуудлага өвчлөл маань ихсээд байна. Хоорондоо ерөөсө шууд хамааралтай байна гэдгийг саяхан хагас бүтэнсэнд болсон үйл явдал харуулж байна гэдгийг сонцолж хэлэх гэсэн. За баярлалаа. Өөр асуулт байхгүй дээ дуусчихсан. За.